Их богдын их шиглэн. Их богд гэдэг нэр сүрэн ууландаа дэндүү зохисон сүрлэг хайрхан. Энэ их хайрхныг тойрон Баянхонгор аймгийн олон сумын хүн зам аж амьдрал ахуй соёлон эртнээс идүүгээ хүртэл хадгалан амьдарсаар. Их баг богд, жарган богд, дулаан богдын хориглол, түүийн гол, бөөн цагаан, орог, холбоолж нурууд, номин оюу нуур, хүний хараа үл гүйцэн уртаас урт хөндөй хоол байна. Монголын хоолойгоос эхлэн эх орны баруун хязгаар Монгол улсын торгон хил хүртэл сунан тогтсон өргөн удам нутгийг хамарна. Энэ их заг сухайн дундаас тодрон харагдах нь ламын гэгээний улаан тэмээ. Тэмээтэй нутагт буйлган шарын явдал морин хууранд ихшгэлэх нь гарцаагүй. Баянхонгор аймгийн Баянхийг сум. Их богдуулынхаа урд талд орших тэмээн сүргийн жаргал улсан нутаг. Эргэн тойрны олон өндөр хайрхнуудын дунд орших уртын урт хоолой. Эртнээс нааш малчин ард нь тэмээн сүргэн хариулсаар маллсаар иржээ. Энэ урт хоолой дундаас хүний нүдэнд торон харагдах өнчин уулыг хатан суудалдаг юм. Далайн түвшнээс дээш 1420 м дөрвөгдсөн хатан суудал уул эзэн Чингис хааны домог түүхийг хадгалсан хайрхан. За энэ одоо дээрвийг өгчүүлээс одоо ам дамжсан домог яриа ань бийлдэ. Чингис хаан нүүдэлж аяндаа хийж явж байгаад энд нэг хүүн гараад тэгээд энэ дээр нүүхээрээ галдараа хэдэ хөрсөрөө хийчихэд тэгээд энэ манай сумын төвөдөө шүүж гэж байгаа. Тэрээд очиж гоё шүүж мүжээр шүлүүга тэн шүүж гэд нэрөгөө тэгээд цаашаа тэр Баянгой нутгаад сээр гэж байгаа. Тэнд очиж сээртэй хоолны чанж идэж явсны юм домог байдгаа гэж ярьдаг. Одоо Чингис хаан одоо энийг болж одоо галдараа одоо галтай нь орхихгүй шүү төмөр гарна ургамал ихтэй байсан үед тэгээд хэдэн хөрцөрөө олсон ч тэгээд хэдэн мянган жилийн дамнаад ингээд ийм уул болсон гэж ярьдаг. За зарим нь яхавд нэг шинжлэх номон дээр сарж байхад 40,000 жилийн галт уулнаас тогтсон тогтолцоог нэг тийм бичигдсэн байдаг юм билий. Ганс аймаг гэж байгаа. Шинжаам гэж байгаад болдсон билий. Одоо манай нутагч нь одоо дээр юусууд хэрэг сүүр гэж ярьдаг, хэрэг сүүл гэж ярьдаг нэг овоолгоотой шулуунууд одоо хүний шарил байгаа юм билээ л дээ. За тэгээд энд Шинжаанууд нутгалж байсан хөвгтэй юм байна лээ. Тэгээд энэ хайрхны шин наатлын тэр жижигхэн толгой өрдөр нэг том хорооны буудал байгаа. Одоо малал готолж байсан байх. Тэгээд төмөн төлөгт гэж манай нутгийнхаа нэрлж байсан тийм Шинжаа үндэсний хүн байсан юм билээ. Тэгээд тэр нөө Шингисэл тэр аяндааныхаа үед тэр Шинжаануудын цогны шогоо гаргацсан билээ л дээ. Тэгээд одоо тэр хэрэг сүрэгч хэрэгс гэдэг үндэстэй байсан юм байна лээ. Тэгээд ийшээ яваа тэр Шинжаан гэдэг мужид руу очиж Шингисэн тэр гэж ярьдсан байлаа. Ярих жоох номдоор түүхэнтэй сарагжил байдсан байлээ. Тэгээд энд байсан нэг олон төмөн төлөхтэй тий ойгоор хүн байсан байлээ. Тэгээд төмөн төлөхтэй буудлага гэж одоо та нар очиад үзэнэ юм айлын буудлага шиг байгаа. Тэгээд тэг ховоогоор гутгадаг их урт тэг худаг байсан. Тэгээд ийшээ нөө хөөгдөд нүүхээр
тэр усаан дарж хаад буудлан шатаач явсан гэсэн. Тийм домог тэр ортой байх гэмээр юм байд юм билээ. За энэ хатан судал хайрхны тухайд уг маань одоо нэг гэр бүлийн 2 зохиосон байдаг төвхтэй одоо Шарбалсангийн даваасан бүү Машуутын Сөхөт гэсэн хоёрыг одоо энэ сайхан дуу зохиож одоо болтол энэ сумар нутгийн маань сүлдүү болж бас дуулагдж байд юм аа. Одоо энэс ингээд тавхандаа бас дуулж сонирхолъя. Баглууруусан дэвсгэртээ баян сүрэг хуучлагтай хангаруудам тал нутагтаа хатан судал хайрханда нутгийн ардын хариг улаасан ноён шавх орголдоо хэдэн бэрийн газраас хэцорсон бигээд талдахэр говь нутагтаа гоёл чимиг нь болсон эрэм тал говь нутагтаа инхчин тогтсон хайрханда заган шугт говьдоо тэмээ сүрэг билчсэн цаха хязгаар говь нутагтаа зэр хуулан сүргэлсэн мөнх тэнгэрийг багандсан мөнчиг сүрлэг хайрханда. Тэр үед дахидаг нэг номтой хэдэн ламнар байсан юм гэнлээ. Тэднэр ч байхгүй болоос үлднөө бурхан дахиад хаагадаад бас нэг нууцаар ганц нэг хүн дахиж сууч байсан юм гэлээ. Одоо би нэрийн түрүү огт ярьж байгаас марч нэг нэртэй байсан юм аа. Нэг залуухан тийм буутай, захиур буутай залуухан бадагуус нэг лам одоо тэрэ торлог гэж байгаа. Тэрэ дэс ирж нэг дахисан байгаа юм. Дахичхаад тэр дэшээ явж явсан чинь хунаанаар хойд бөхийг одоо тэмэт явсан. Магаар оцсон. Хүйнаач нь хойдгооч магаар очих воо ч жан гантай жил байсан юм гэлээ. Воо сайхан хүлээж авч чи тэрийг хүүлж өгч байгаа юм байна хөө. За би энүүхэн гацгай дээр унагаа гөвтүүлөө буугаад заача буунахаа хөлөөр гоогдоод энэ тавиат хараа гэж. Тэгээ наадхан нь захиур буутай. Тэгээ буумуу тавьдаг тэг ёсмос байсан байл давсан. Тэгээ бууныхаа хөлөөр ингэж гоогдоод газар тавьсан гялтганаа босоод хөвөж явцсан гэж ярьдаг байсан. Тэгээд сүүлдөө нөө бурхан дахин хаагдаад янз бүрийн нийгэм төр засаг болоод тэгээд энэ манай Монгол орон чин тэр шашин шүтлэг юм хаяагүй нууцаар яг шүтсрээд идэх хүсэн билээ л дээ. Тэгээ юунгэр гэд нэг өвгөн байсан. Одоо хөөгч шуухт нь бараг л алгал болж үүдээ тэгээд нэг ач гучин нар байх шиг байна. Тэр юунгэр гэдэг өвгөн нууцаар бас шүтэж байсан гэж энэ хүнээр нутгалж байсан ахын дүүсүүд ярьдаг байсан. За одоо тэгээд манай нутгийнхан чи бүгдээр талаас нь харж хандаж хамгаалаад тэгээ энэ тэндээс одоо бөөнөр гээл нэг юм яриахай. Тэр үуч одоо эрэгтэйчүүдийн бөө гэдэг эмэгтэйчүүд нь удган гэдэг байсан юм байна лээ. Тэгээ одоо нэг номогсон хүн байвна буултгойтой болголон булаг шалунд гаршаа гэдэг шиг болцорсоо. Тэгээд гадны хүнийг шүтүүлэхгүй манай нутгийн чинь энэ ихэд бас онд байгаа айлуудын нутаг улсууд ирлээ тэр бөөнөр ирлээ шүтлээгээл хараад хариул болоод хоосон туусан гээл элдв туухай юм болоод байдий. Тэгээд ер нь хүн амтан ойрцоолох дургүй л дээ манай нутгийн нэг онгон шүтээр нь байлгадаг. Тэгээд онгон дор нь байлгадаг бас энэгээр нэг овоо шороо босгоцсон юм харагдаж байна лээ. Тэгээд энэ нутгаж байсан улсууд хоогоо туугаад явуулсан гэцгаасан. Байлаа би энэ хоёр нутаглаагүй техник залуухандаа нутагж ил байсан. Энэ их урт хоол эртнээс нааш монголчуудын зам харилцаанд томоохон үргийг үүсгэж байжээ. Монгол орны баруун хойд хязгаараас зүүн урагш туулж дотор газрыг зорин одох эргэлчин мөргөлчин худалдаачдын гол зам болох 8 буюу цайны зам Баянлаг сумын нутгийг босоо тэнхилгээр байрч өнгөрнө. За тэр дээр үе ч одоо манай хажууны хятад харьяалаад 240 жил байсан гэдэг. Тэр хооронд ч одоо манай нутагт дурчин одоо 8 гэж ярьдаг байсан хятад. 8 зам гэж багны зам, нарийн зам, бар хөлийн зам гэж 3 зам энэ Монголын нутагт дур баруун тойшоо улиас цаг ч одоо завхны нийслэл. Тэнд ачаа урагаан тушаадаг. Тэндээс манайхны чинь энд
шин шүүрийн 8 гэж ярьдаг. Тэр үед аагантыг тэгж хийж үйсэн шиг байлээ. Зах зээл нөгөж үйсэн үе. Тэгээ баярын суур хинтэ төлөөлөгчд байдаг. Тэнд ноос ус хамаг юм өгч үйсэн байгаа юм анаахан чинь цөөн буураар одооных шиг байдгаар тушаахын байхгүй. Яг хэвдээд хоёр тойрных нь байдгаар нь өгөөл. Тэр ятаас тэгээ улаастайгаас чинь буцаа тэрийг чинь ачаад тэгээ энэ дунд туулдаг. За мөн мал тушаа. Нэг мал шимгийн 8 замаар чинь туугаад хэдэн зуугаар суурил туугаад Монголч одоо тэр 200 жил дотор тэгж наачааш нь одоо эдэн гэж юм уу эдэнч гэж яриа юу гэх юм одоо тэгээд тэгж амьдэрч байсан байгаа. Тэр үедээ бол яхав тэгээд хятадч болж илвэсэн байх. Одоо бид нартай тийм хөгжил байхгүй доорой битүү улсуудаа бас тэр үедээ болж илвэсэн байгаа даа. Тэгээд дан тэмээгээр ингэж явж байдаг. Одоо энэ эдэд яваад эдээс өмнө яваад тэгээд ирэх ногооноор жинчид ирдэг. Тэгэхээр ч одоо тэр жинд явсан тамиг шилж байж авдаг. За мал зургийн хүч ямар байна гэхээр за дээдлийнх нь Бээжин хүчтэй, доотлынх нь онгийн хүчтэй гэж хэлдэг байсан юм билээ. Бээжин хүчтэй гэдэг чи одоо хоёр өхөн холбоорол, хойшин сууж чаймраал, хомсоо зулаарал ингээд харгалцарсан тамиг. Одоо нэг Бээжин хүч. Одоо бүтэн жил явж байгаа юм чинь даа хүчин тэр. Галданхан дөө нэг ийм хөө майхан хүч бол тэр нэг ая даахгүй. За тийм хүчтэй тамиг явж байсан юм гэлээ. Тэгээд намайг хөөхд байх чинь энэ тэмээний нуруу гарцаг тийм цагаан ирээ байдаг байсан. Тэгээ нөө хомтай байнга өдрөшнөгөө явж байдаг. Тэнд өнө хавирган дараа ингэж хоолгогдоод тэгээ ноосоо гуужаад дахиад шинэ болохоор цагаан ирээ болдог. Тэгээд одооных шиг одоо нэг техник машинаар за тэр машин сая явна тэр хурдан гэдэг шиг өнөө аян тэйдэг улсуу чинь танай тэр тэмээг чи бийжинд авч яваа. Танай тэр тэмээг авч өгнө жинд явдаг улсууч нь зүслээд авдаг. Тэгээ тэр айл нөгдөг. Тэгээ тэр гошуун нутгаас тэр тэмээ өгсөн айл бас ацаг юу гэнэ одоогор хөлс хөтмөр. Бас тэрийг өгдөг байсан юм гэлээ. Одоо энэ дундуур чинь өдөрч нэг хэдэн мянгаар нь хонь сойр туудаг. За тэгээд зам зурчд дандаа сая яваад байхгүй тэгээд хулгай хэрэгч үед юм уу тэнгэр цагаа гарын ч үед юм уу алда хаасгах янз бүрийн хэл болдог байсан юм гэлээ. Энэ их замыг туулах гол хөсгөн нь Тэмээнжин. Тиймдэнч Тэмээнжинтэй холбоотой үйл явдал өнгөрсөн зууны 60-аад оны хүртэл байсныг гэрчлэх хүмүүс цөөхөн хэлжээ. 67 онд одоо тэр төрөөс Гарвад улс явж байсан. Тэр төрөөс одоо амьд зүрэн байгаа нь Дэчин гэрэнсэн дөрж гээд 80 их гарсан 90 хөрч байгаа нэг өвгөн байна. Тэгд Яранжин гэдэг нэг өвгөн байна. Аюурсан. Тэгээ ийм нэг 2-3 хон үлдэж байна. Тэмээнжингээр явсан улсуудыг хамгийн сүүлийнх. Улаанбаатарын жинд явж тэгэл гурилбуудаа жос нэг Борсгийн гутал чинь жоохон хамурдуу Сэгсгийн гутал хөвөн тийм очиж ирж байсан. Хар хоринд яваад мөн л бас гурилбуудаа Сэгсгийн гутал мотл очиж ирж байсан байхыг. Тэмээж мөн дэсвэртэй амтж үдэн жижиг улаантай би. Ингэж явж яваад ингээд хүйтээр ингээд яг тэмээний бойр өвдөг хоёроо застай. Тэгж байгаа шор молтраад пэлгээ засруу нэг тэн ойч юм. Тэг тэмээч гівтгэ арга хурд хоёрын сөгдүүлж байгаа хоёр талаас хүн өргөөл тэгээ нэг шорлцоо явдаг байсан. Тэгэхээр зайлуу тэгээд өрөвтөр шүдээ зайлчхан цустай засутраа хангид шүдээ хавраа суугаад байдаг. Ийм төсвөр цаантаа ийдэг хуухай байхгүй. Тэгээ яахад нэг овоцорсон нэг ийм очоод хөлөөрөө дашуураарынхаа нэг бутны толгой байна. Тэрийг ууганд нь өгчөө модоо нийтчихвэл тэгээд явна. Одоо тэгэл хар 21 чинь сар гарan болоод ирж бас Улаанбаатарын жинчэн бас их удаа явдаг. Тэр чинь даагаад ирдэг юм тань. Одоо шинэ тэгээд одоо бид нар зах зээл гээд бүх бидний тэмээгчтэй амьдралын тэмээрээс гарч байна. Уунах хэдлэг хэдэж уух тэгэл элдв туухай уралдах барилдах одоо энэ чинь тэмээний сурцсан өсө хөгжиж энэ одоо Монголын гадруулжин дээр хаана ч уралдаж байна да. Ер нь тэгээд тэгээд хоёр янзын болж байна сүүл рүүгээ. Энэ ч одоо сухсан сайжруулна гээл тэгсрэх туултай удаа бас нэг энэ тэнцаажуул эргэлзэлмээ бас гарч ирж байна. За тэр нь бол тусгай за явж байдаг. За Монгол тэмээгээр дангаар нь уралдаж байна. Одоо хаач одоо улс Улаанбаатар хотод төгслөө уралдаж юу шүү дээ. Говийн бүхэл эргэн тойрон. Одоо чи бид нар унаад готлоод ингээд явахгүй машин дээр очиж авчихвал уралдаа тэгээд босоогаж ирж байна да. За ламын гигэн улаан тэмээ гэдэг нь болохоор одоо жижиг улаан тэмээ гэж ярьдаг. Тэгээ одоо хүч чадал сайтай ачаа аянд чадал тэнхээ сайтай. Тэгээ гоёмсог тийм
сүү сайтай, ноос сүү сайтай тийм омгийн тэмээ байдаг. Бид нар бол одоо тэмээнээсээ бол одоо тэгэл ноос сүү цагаан эдээ тийм л юмар ашиг шимийн хүртэж амьдралаа залгуулж явдаг. Манай энэ нутгалж байгаа газар бол хань уртудаг гэдэг ийм газар байдаг. Тэгээ одоо ийм олон том уулын голд ийм байршилтай нутаг байдаг. Тэгээ одоо талд ийм олон уул байдаг. Энэ шин болохоор одоо тэр их богдгээ тэр уул нь байдаг. Энэ болохоор баг богдно ингээд тэр болохоор нэмэгт хайрхан, цэврийн хайрхан гэдэг ийм олон хайрхны голд энэ нутгалд аварчдаг нутаг байгаамаа. Нэр баргацсан гэж тоо. Энэ одоо Монгол ардын уртын дуу тэр урдаас өвлөгдөж ирсэн. Манай аав одоо энэ дууг насаараа дуусан дуу. Тэгээ одоо аав надад захиж шилж нөгөөг одоо энэ дууг өвлөж дуулж яваарай гэж захиж хэлж байсан. Би тэгээд ааваасаа сурж авсан. Чада намайгээ аль гэгээд нэгдэг байсан байлгүй дээ. Манай гэгээд чи намар 9 сарын 1-нд малаа тавуулж энэ нутгаараа явдаг. За тэгэхээр мал тавуулсан газар одоо тэн тоолно гэж зар гардаг. Тэн дээр айлууд нүүж очиод догсоод байж байлаа. Тэн дээр гэгээд чинь дуучингаа явдаг. Бөхөө авч ирдэг. Энэ нутагт хурдмөрдүүдээ бэлдсэн байдаг. Тэгээ наадам хийдэг байсан юм билий. Энэний дээд өвөг эцгэн тэр дорж гэж нөх дуучин хүн байсан юм билий. Тэрийг авч явдаг байсан юм билий. Тэгээ тэрний даатгалын үе энэ яам нангилсан гэж одоо сүүлийн үе саяхан тэнгэр залсандаа манай сумын алдар дуучин хүн байсан. 20 гарцаад болж явдаг. Сайн тэмээч хүн байсан. Улаан хорон тэмээ унчаа. Дээр урагсыг дуулаад сэнгэж үйдэг. Том шаруу хүн байсан. Инээс том хүн байсан.
Их замаас гадна Баян лиг сум ламын гэгэнд харьяалагдаж байлаа. Лиг голын захаар халтар арвай бүх тариа тарьж түүнээсээ ламын гэгэнд зориулан жин тээвэр хийдэг байжээ. Ламын гэгэн өөрийн эд агуурсаан тоолох зэрэгт хүмүүсийг цуглуулан томоохон найр хийдэг байсан байна. Тэр найрандаа хүчтэй бүх уртын дуучтаан дагуулan очдог байсан гэдэг. Тэдний үр сад өнөө эцэг өвгдөөс өвлсөн эртний болоод ардын сайхан дуугаан шурам хайлсаар явна. За энэ манай энэ Баян лиг сумгад лигийн гол гэж наран тийшин далан буллагтай тахилын хөхтрээ тарьдаг тийм уламжилтай дээр үеэс гэгэнтэн энд хөхтрэгаан тахил тушаадаг тийм дурсалтай нутаг юм гэлээ. Тэгээд одоо энэ чинь энтэйтлээ арцугдөөр хоолой энтэйтлээ нэмэгтээр хоолой гэсэн одоо сууроор аймаг сундлаарва сумын дундуур ингэж тоос явсан алтан салбараас хоорондох савгалраа. Дээр үеэс дан тэмийн сүрэг нутаг гэж байсан. Ламын гэгэнээс хулаад тэр сайн уян хан гэдэг савхуудад баян тэмээний нутаг байсан нутаг юм билий. Тэгээд ламын гэгэний жижиг улаан тэмээ гэж энэ үр төлсөй цаг үрийн байдлыг таадаг. Аян жинт одоо энэ Бээжин хөх хот буутаг энэ рүү чи явж байсан атнууд. За тэгээд ламын гэгэний тэр дахлын хөхтрээ тарина гэдэг чинь намар 10 сар тариагаа хороогаад 300 тормоор аваа шиг гэгэн зөндөө бодоод ушаачхаад бас хэрзэмхөө хөөрхөн тийм мод бот тийм юм ашиж ирдэг байсан юм гэлээ. За тэгээд сүүл рүүгээ одоо ардын цагуудаар нэгдэлж хөдөлгөө ялаад тэгээд төрөлжүүлээд энэ банк дан тэмээ сүргэн нутаг байсан. За 90 тэмээ сүргээдсөө өөрсөө хөгжиж явснаас 90 доош явж байгаагүй. Одоо ингээд готуурн тэмээ, улаан хүрэн тэмээ байж байна. За бид нар өөрөөсөө хөөхд ахын уснаас ахуулаад тэгээд нөө улс нийгэмд удаан жил улаан хүрэн тэмээ маллаад эдийн хөлтөл насаа наслаад амьдралаа хөгөөд үе залгамжлаад ингээ явж байна. Манай гэгээд чинь намар 9 сарын 1-нд малаан тоолж энэ нутгаараа явдаг. За тэгэхээр ман тоолсон газар одоо тэн тоолно гэж зар гардаг. Тэн дээр айлууд нүүж очиод тогсоод байж байдаг. Тэн дээр гэгээд чинь дуучингаа явдаг. Бөхөө авч ирдэг. Энэ нутагт хурдмөрдүүдээ бэлдсэн байдаг. Тэгээ наадам хийдэг байсан юм байна. За манай аав намжсрангуй ч юм байсан. Одоо манай өвөө Адиа гэж юм байсан. Тэгээд Адиа гэж юм бол уртын дуг маш сайхан дуулдаг. Дөмгөч дуг ерөөсөө янзын гоё дуулдаг байсан. Тэгээ манай аав хоёр дахь хоёр нь бол бас одоо маш сайхан дуулдаг. Одоо энэ тэнд сумуудад бас клуб хэрэглэж ийжсэн аймгийн театрт бас байсан. Юм мундаг хүн байгаа юм аа. Тэгээ би одоо багтаа бас аавынхаа дуулж байгааг сонсоод бас ойр зургийн дуг бол ерөнхийдөө аавынхаа дуулж байгааг сонсоод бас нэгэн хөөрхөн хэдэн дуу сурсан байсан. Тэгээ одоо нөгөө амьдралын шаардлагаараас малдаар гараад орлого соёлыг орхиод бас одоо 45 6 жил болоод эргээд битгүүрт гараад одоо тэр орлогоор эргэж орж тэгээ бас өөрийгөө дайчилж одоо аавынхаа энэ соёлыг бас уламжилж бас чадах хэмжээгээр сурч бас олонд таниулж өөрийнхөө сурсан юмыг аль болохоор би ганцаараа сураад болчтоо гэж бодохгүйгээр бас аль болохоор олон хүнд зааж сургаж хүргэж явах юмсан гэж боддог.
ардын дуу тэмээн соёлон загин шугуй элсэн манхандан хадгалан хариулан ява баян лигийн өссөн төрсөн нутагтан үе залгамжлан амьдарсаар Уйхан замбуу твийн нарны доо уртын урт намрын нэгэн өдөр ийм хөө өнгөрлөө. Намжил сүрэнгийн бүрэг хүүхдүүд ач хүч одоо ч эцэг өвдөөс сурсан энэ сайхан дуугаан дуулсаар бас тэмээн сүргэн хариулсаар